Hey everybody. Англи хэл сурч байхад нэг тулгардаг хэцүү зүйл бол үг цээжлэх. Нэгтээ яг үннээ хэлэхэд бол хинч гэл олон үгнүүдийг бичээд нөгөө үгнүүдэд цээжлэх сонирхолгүй. Тэгээд ерөнхийдөө би английн багшийн хувьд ямар аргаар үгийг амархан цээжлүүлэх вэ гэж туршиж бодож ирсэн л дээ. Ерөнхийдөө бол нэг олон арга байдаггүй. Гэхдээ хэрвээ тоглоомыг үг цээжлэхтэй холбож чадах юм бол that's the best. Түүнээс өөр шилдэг аргач байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө энэ удаа би болохоор яг тоглоомгоо англиар сайжруулж болох нэг арга зааж өгье. Тэр юу вэ гэвэл Scrabble. Scrabble өмнө нь сонсч байсан баг. Энэ бол хөлөгч тоглоом. Англид муу Америкт ерөнхийдөө анх үүссэн. Тэгээд ерөнхийдөө бол үгнүүдийн хооронд нь үгийн сүлжээ хэлбэрт байрлуулад тэгээд хоорондоо ерөнхийдөө хоёр хүн хоорондоо тоглодог. Хоёроос ч илүү дөрвөн хүн бүртэл хоорондоо тоглож болдог санагдаж байна. Тоглолт хөлөг тоглоом байдаг. Харин нэг сонирхолтой зүйл бол үүнийг одоо бол онлайнаар интернетээр өөр хүмүүстэй компьютерийн эсрэг эсвэл найзтайгаа тоглож болдог болсон. За тэгэхээр энэ тухай өнөөдөр ярилцъя. Яаж тоглодгийг би та бүхэнд зааж өгье. За. За энэ хамгийн эхлээд браузер нэ. Браузер нэгээд юу бичих вэ? playscrabble.com гэсэн вебсайт руу. За энэ дээр бол хэд хэдэн ерөнхийдөө сонголтууд гарч ирнэ. Find a match гэж болно. Find a match гэвэл бодит хүний эсрэг тоглоно гэсэн үг. Тэ? Яг одоо ингээд та бидний шиг playscrabble.com гэсэн вебсайт руу хандаад би хэн нэгэн хүнтэй тогломоор байна гэд тоглох юм болсон гэсэн. Ерөнхийдөө бол илүүттэй байна. Герман, Итали, Португал, Испани. За би л англи хэлийг сонгочихъя. Play-гээ сонгочихно. За тэгээд би болохоор шууд ингэ тоглоод эхэлнэ гэсэн. За ингэ тоглохоор хүн болгоно 15 минутын хугацаатай нөгөө үнтэйгээ чат бичиж болно. За тэгээд яах нь энэ том дөрвөлжийн талбай байгаа. За энэ дээр нь болохоор энэ голоос нь ингэж эхэлнэ. Тэгээд энэ өссөнүүдээр ингэ бүтээнэ гэсэн. За одоо би тоглоомгоо ингэ танилцуулж үзүүлье. За энэ өгнүүдийг ашиглана. За жишээ нь одоо энэ аль болох урт эсвэл өндөр оноо авах ашиглах гэсэн. Жишээ нь C D2 бол өндөр үсэгтэй харагдаж байна тийм ээ. За жишээ нь тэгвэл би одоо энэ дээр clad. За clad гэж жишээ нь юу гэсэн юм бэ? Ер нь бол үгийн чадвар чинь тэр их сайн байхаас хамаарат өндөр оноо авдаг гэсэн үг л дээ. Clad гэдэг бол энэ хувцаслах гэсэн үг тийм ээ. Closed хувцаслах. За би ингээ үгээ тавьчихгоот дахиад шинэ үг авдаг гэсэн. Нийт одоо ингээд үгнүүд мэн тоо болохоор энэ дотор ингээ байна гэсэн. A7 ширхэг, B2 ширхэг, D3 ширхэг, E11 ширхэг. E бол маш их ууз. Ихийг үгэнд E ордог болохоор. За тэгээ яах нь одоо өрсөлдөгч байна одоо ингээ үг сонно шүү дээ. За тэгээ болж игэл энэ DL гэвэл яах нь үсгийг 2-оор үржүүлнэ гэсэн үг. Тэгэхээр би сая 14 онооны үг бүтээсэн байна. За тэгэхээр энэ foible гэсэн үг бүтээсэн байна. За би шинэ үгээ мэдэхгүй байна. Ямар мэдэхгүй шинэ үг гараад ирлээ. Би мэдэхгүй байна гэвэл foible define гэж байгаа. Foible гэдэг нь minor weakness. Хин нэгний дутагдал тийм ээ сул тал гэсэн үг байна. За энэ бол нэлээд сайн тоглогч байна. Foible гэж одоо энэ мэдэхгүйг сонгосон байна. За тэгвэл яах вэ? За одоо тэгвэл би энэ дээр ямар үг сонгох вэ гэж бодно гэсэн үг. Анх сонгоход бол мэдээж хэцүү. Гэхдээ бол тоглоод авах нь сайжирдаг. За тэгвэл би одоо энэ дээр нь за ямар үг тооцоолно вэ?
За лиг гэсэн үг харах гээд байна уу гэж харъя. Харах гээд байгаа юм шиг. Аагүй байна. За double word гэж тийм ээ. За за F гэхнийг харуулах гэдэг. Fuck, fig, fi, leaf. За за F гэсэн дээр хэцүү юм аа. За lay. За за гомда. Clay гэсэн үг ажиллах тийм ээ. Clay. Clay. Clay гэдэг чинь шавар гэсэн үг тийм ээ. Clay. За би сапет гэж бичээ. За одоо би зурж явж байна л да. Ер нь бол сая бол энэ өсөлтөгч минь ганц оноогоор 33 оноо авна гэж маш их сайн тоглолт хүн байна. Би бол 2 удаа биж хийж. Quay. За quay гэж юу гэсэн юм бэ? За ингээл үг бидэхгүй бол одоо ингээл байнга үгээ ингээл хараа суучдаг. За quay. Quay гэж юу вэ? Stone or metal platform dying alone project. За мэдхгүй бол ингээ харъя. За quay гэж энийх нь биш. Далаар орсон энэ хилдэг байх нэ. Нэг юу гэдэг үлээ одоо. Бомбд дээр байдаг. Далаараа гарч ирсэн гэдэг хэрэгсэл байх нь шүү дээ. Бас завинд суудаг. За энийг quay гэдэг байна. За quay гэдэг юм байна. За тэгвэл энэ дээр би за quiz-ийг авах юм бол маш өндөр оноо авах юм байна. За W-с 4 оноо. За тэгэхээр quit. За mag гэсэн үг гэдэг шүү дээ. Mag. Окей. За би энэгээр бол сайн тоглолтоггүй. Нэгтээ бол хаяаны тоглолтог. За одоо намайгаар инээд нөрж байгаа. Ямар хач юм бэ? Ямар хөг ашигладаг. Нэгээр англи нэр гэдэг яах вэ? Үгээ ингэж ашиглаад шинэ үг мэдж болох. Жишээ нь одоо би энэ дээр нэг тоглоод foible, clade, quay гэсэн 3 үгийг аль хэдийн мэдээд авлаа. Яг нь бас тархины тоглоом л да энэ. Одоо энэ хэд өгнүүдийг ашиглаад ямар англи үг ашиглаж бүтээж сурах вэ? Хардаг. Яг нь хийх үг мэддэг байх хүн тусам энэ тоглоом дээр маш амжилт гаргадаг. Монгол хэлэнд бол байдаггүй мэлээ. Тэгэхээр яг winner. Одоо ингээд харж ийн гэсэн үг шүү. Байнгын хараастай, ширтээстэй. Би яаж одоо өндөр оноо цуглах вэ? Ялангуяа өнгөтэй автангууд дээр буулгах юм бол оноо үжигддэг. DW гэвэл double word гэдэг. Одоо сонгосон үг чинь хоёроор үржигдэх жишээ. TL гэвэл triple letter гэсэн. Үсгийг нь үржүүлдэг жишээ, тийм ээ. Тэгж явдаг. За би энэ дээр л wide дараа нь би ямар үг сонгох вэ харж яана л та. Маш олон гэсэн. Wig. За wig ингээ сайн тоглодог хүмүүсийг сонир шиг. Wig гэж үгсэг юм. Vigorous гэдгийг нь товчлж wig гэж хэлж болт юм байна. Vigorous. За vigorous-д тайлбарласан байна. Excessive rate of interest on loan. Vigorous гэдэг нь болохоор яг зээлэн дээр нэмж боддог хүү байна л та. Өндөр хүү байна. За vigorous. Ямар сонир хэцүү авч байна ч одоо. За dive. За одоо тэгэхээр quay. За энэ хавьяастай болох гэдэг үзье. U-сгээр өгсөн. W-сэг орсон. Ямар үг вэ? Y, clay. За O-сэг байна. Wow гэж үг байдаг шүү дээ.
Wow чи wow гэдэг гашуудлах гэсэн үг тийм. Гашуудлал. За бид дөнгөж 6 хоноо юм авчих. Тэгэхээр сайн тоглодог хүмүүс бол яг Q үсэг, W үсэг. За мөн тэгээд энэ өнгүүдийг маш сайн ашигласнаар өдрөө наавч. Гэсэн. За би ерөөхдөө ингээд энэ компьютер тоглоод барахгүй юм байна гэх юм бол болчихё. Болчих болно. Би бууж өглөө гэж. Тэгэхээр яг нь ингээд би ялангуяа нэрийг бүртгүүлчихсэн бол миний рейтинг энэ төр унаад юм бол онцгүй юм л тоо. Тэгэхээр би ерөнхийдөө шууд компьютер тоглохоос өмнө өөрийнхөө левелээ мэдрээд тийм ээ. Богинохын хэмжээнд. Тийм ээ. Зааш нь 3 минут явуулсан маш богинохын хэмжээнд. Амархан компьютертэй тоглоё. Easy дээр тоглоё. Бас болно. Mini game гэсэн тийм. За Alien гэсэн үг юм. Компьютер зохиосон байна. Alien. За Alien гэсэн үгнээс энэ дэр ямар үг авчлах вэ? За Boar. Boar гэж үг байдаг үстэй. Boar. Boar. Boar гэж та мэдхгүй бол Boar гэвэл ир ир гахай гэлдэг. Boar гэд. За би чинь SMS-тэй авчлаа. Boars гэх юм бол ир гахай нь. Тийм ээ. Авчлаа. За. Өглөө босоод Scrabble тоглож жишээ нь, тийм ээ. Маш их гайхалтай одоо шинэ үг сурах юм уу тархины одоо нэг дасгал болноо. За жишээ нь анханаас нь easy-ээр тоглоод авдаг болчих юм бол. Үгүй надаас илүү авчлаа шүү дээ. За. Easy-ээр тоглоод авдаг болчих юм бол яг нь сайжруулаад байгаа нормал дээр нөө гэдэг чек жишээ нь. За одоо жишээ нь SMO sad Sam сар сом Sam same ой райсан. За энэ үсэг дээр гэж болох. No drone. Оон ч ямар хэцүү юм бэ? За Kate, Dan, Dean, Don, Road. За ямар хэцүү. За S байна. Cringe, Canada гэж болох юм шиг. Right. За цаг маань дуусах гээд байдаг. Road. За ядч ингээд авъя да. Can гэдэг авъя да. Can. За ядч 11 оноо авчи. Fox гэж үйлчлэх байна тийм ээ. Fox. Detox гэж үг байдаг. More ноёных гоё болчихлоо шүү дээ. More гэдэг. More за R үсэг энэ дээр гараад ирлээ тийм ээ. R үсэг. За R үсэг гараад ирэхээр чинь хор road гэсэн үг болж байна тийм ээ. Road. За ил өөр өндрөө наавчих үг байна. Nox, rocks. За өнөөдөр миний толгоонд л гоё орж ирэхгүй өдөр байна. За road гэж авчих. Биш. Чи буруу дээр авчих. Минь цаг дуусчлаа. За 26:32 өнөө байна. 3 минут дотор хэн илүү манай ах вэ гэсэн. За тэгэхээр ингээд ороод шалгаад үзээрэй. Өөрсдийнхөө левелийг хараарай. Энэ бол Scrabble тийм ээ. Тархины тоглоом, үг зээжлэх тоглоом, хаанаас ч үнгүү тоглож тоглоом интернет л байж ивэл. Тэгээд see you guys next time everybody.